За сайн бацгаана уу. Намайг Төмөр гэдэг Сондрлын Английн төвийн Английн багш байна. За ингээд өнөөдрөөс эхлүүлээд Icon сегменттэй хамтран Сондрлын Английн сургуулийн төв маань анх удаага лайваар хичээл зааж цуврал хичээлүүдийг ийхүү эхлэж байна. За өнөөдрийн хичээлээр бид бүхэн үсгнээс эхлүүлээд үсгний хэлцүүгийн англи хэлний үсгийн сангууд, төвний хуваагдах байдал, за тэгээд онцлогуудыг багш та бүхэнд зааж өгөх болно. Ингээд эхний 30 минутанд хичээлээ зааж 30 минутын дараа бүгдээрээ асуултанд хариулж яг танхимд та бүхний суулгаад хичээл зааж байгаа юм шиг ийм амьд харилцааг чухалчлаад хичээлээ бодолтоор та бүхэн маань идэвхтэй оролцож асуулт байвал хичээлийн дараа асуултанд оролцож багшаас ойлгоогүй, мэдхийг хүсэж байгаа зүйлээ асуугаарай. За ингээд хичээлээ эхэлцгээе. Өнөөдрийн хичээлийн хамгийн анхны хичээл бол англи хэлний үсэг төлөв дээр ярилцах хэрэгтэй. Англи хэлний үсэг буюу англи хэлний цагаан толгой бол English alphabet шүү дээ. English alphabet англи хэлний цагаан толгой. За англи хэлний цагаан толгой маань 26 үсэгтэй. Үсэг гэдгийг letter гэж хэлдэг. Letter. За тэгээд 26 үсэг гэж бичиж байгаа учраас нөгөө олон тооны төрлийн дагуу 26 letters гэж хэлнэ. 26 үсэг. За 26 үсэг маань 6 гишгтэй. За гишг гэдгийг vowel гэж хэлдэг. Vowel. За vowel маань бас 6 байгаа учраас олон тооны s гэсэн байна. Өөрөлд 6 гишг гэсэн үг байна. За мөн 20 гівлэгчтэй. Гівлэгчтэй яриад consonant. Consonants 20 consonants 20 гівлэгчтэй. За ингээд 6 гişг 20 гівлэгчүүд гэмээр үсгийг англиар letter гэж хэлдэг юм байна. Захиа гэдэгтэй адилхан. Захианы нөгөө утга болохоор үсэг байна. За alphabet гэдэг цагаан толгой үсэг гэсэн. За ингээд 26 үсэг. 26 үсгийг мэдээж AS нэхлүүлээд Z хүртэл дараалал нь уншиж тогтоох цээжлэх шаардлагатай. Энийг бол хаанаас чараад уншаад цээжлэх боломжтой учраас багш нар 26 үсэг орсон нэг өгүүлбэр үүдэг. Тэр өгүүлбэрийг зааж өгч байна. Энэ өгүүлбэр маань ямар учиртай вэ гэхээр 26 үсгийн тэр нэг багтаасан юм өгүүлбэр байгаа. Энэ 26 үсгийг хооронд нь ялгаж салгаж нэрээр нь зөв төвд сурахын тулд 26 үсгийнхаа тэр өгүүлбэрийг маш анхааралтайгаар үсэг үсгээр тэр өгүүлбэрийг хэлж дуудаж сурах хэрэгтэй. За ингээд бүгдээ хамтдаа хэлээ. T H E Q U I C K B R O W N F O X J U M P S O V E R T H E L A Z Y D O G. The quick brown fox jumps over the lazy dog гэсэн энэ өгүүлбэрийг монголоор орчуулвал хурдан халтар үнэг залхуу нохойн дээгүүр харяана гэсэн ийм өгүүлбэр байна. Хурдан халтар үнэг залхуу нохойн дээгүүр харяана. За энэ өгүүлбэрийн онцлогийг түгэн хэлсэн байгаа. Англи хэлний бүх хэсэг бүгдээ орчихсон учраас англи хэлний үсгийг зөв дуудаж, зөв нэрлэж сурахын тулд энэ өгүүлбэрийг үсэг үсгээр нь хэлж зөв нүдлэх хэрэгтэй. За энийг яагаад зааж байгаа вэ гэхээр багш нь задлаг цай. Өөрөөр хэлбэл I үсэг, E үсэг хоёр их андуурагддаг. Ямар нэгэн англи үгийг үсгээр нь хэлэх тохиолдолд өөрөөр хэлбэл E үсэг хүчгээр Монгол нөгөө монголоо бодоод латино бодоод I бичдэг. Гэтэл E үсэг мөн I, E2. Үсгийг үсгэлж, үс үсгээр нь хэлэхэд үгийг үсгэлж, үс үсгээр нь хэлэхэд энэ хоёр маань их андуурагддаг. За мөн C, say гэсэн хоёр. C
S гэсэн хоёр үсэг. Бас их андуурагдаж бичигддэг, андуурагдаж ойлгогддог. C S. За мөн A үсэг байна. R A. A үсэг бичээрэй гэхээр ихэвчлэн Монголтойгоо андуураад E үсэг бичдэг. А энэ бол англи хэлний A үсэг. Харин англи хэлний A үсэг бол энэ байна. За мөн андуурч хэлдэг, андуурч дууддаг, андуурууддаг үсэг маань G, J гэсэн хоёр үсгийг маш их андуурдаг. G, J. За мөн бичиг талаасаа. Бичиг талаасаа одоо ямар үсгнүүдийг андуурч одоо буруу бичигддэг вэ гэхээр хэрвээ B үсгийг ингэж бичих ёстой. А зарим хүмүүс маань F үсэгтэй төстэй иймэрхүү маягаар бичдэг. B F. B F. За мөн A үсэг байна. A үсэг, D үсэг. Өөрөөр хэлбэл A үсгийг дээш нуруу тавьчихвал D үсэг болдог. A үсгийг дээш нуруу тавьчихвал D болно. За мөн N H2 их андуурагддаг. Одоо ингэж чичээ зарим хүмүүс маань энэ бол H үсэг гэж ингэж хэлээддэг. За ингээд англи хэлний 26 үсгийг элементэн буюу одоо бид нар 10 жилийн 1-р ангидаа үздэг байсан. Одоо яг тэр бичмэл байдлаар нь яаж бичих вэ гэдэг нь та бүхэнд зааж өгөх гэж байна. 26 үсгийг бичмэлээр одоо хэрхэн бичих вэ гэдэг бүтрэ мэдээд аваарай. За бичмэлээр бичиж байхдаа одоо зөв бичиж байна гэдгийг ойлгохын тулд бүгдээрээ үзэг салахгүй байх хэрэгтэй. Хамгийн гол нь. За тэгэхээр одоо багшийн бичиж байгааг сайн анхаарна. A B C D E F G H I J K L M N O P үзэг огт салахгүй байгаа бүгд анхаараа. P Q R S T U V W X Y Z. За ингэж бичснийхаа дараа I-ийн цэг, J-ийн цэг, мөн T-гийн зураас ингээд тавигдаад 26 үсэг маань 26-аа бичигдлээ. Энэ бол бичмэлээр зөв бичвэл одоо үзэг салахгүй бичвэл ингэж бичигдэх юм байна гэдгийг та нарт заалаа. За одоо эндээс харахад англи хэлний 26 үсэг маань нуруутай болон нуруу гэж юм хоёр ангилагдана. За одоо нуруугүй үсгүүд нь ойлгомжтой байна. A, C, E, G, I, J, L, M, N, O, P, Q, R, S, U, V, W, X, Y, Z гэсэн үсгүүд маань нуруу үсгүүд байна. Мөн дээшгээ нуруутай үсэг гэж болно. Нуруутай үсгүүдийг одоо бүгд харъя. Өөрөөр хэлбэл энэ дээшгээ гарсан одоо харахад ойлгомжтой юм үсгүүдийг нэрлэх гэж байна. B, D, F, H, K, L, T. За ингээд үсгийг нуруутай болон нуруу гэж юм хоёр ангилагддаг юм байна. За одоо хүмүүсийн оюутнуудын англиас орж байгаа хүмүүсийн гаргадаг алдааг би одоо хэлэх гэж байна. Өөрөөр хэлбэл
ингэж чих хэвээр. Kite. K үсэг маань тэндээс харахад нуруутай дээшээ бичигдэж байна. T үсэг нь бас нуруутай дээшээ бичигдэж байна гэсэн. Ихэнх хүмүүс энэ үгийг ихэвчлэн ингэж чих гэдэг. За энэ бол буруу гэдэг нь харагдаж байна. Өөрөлдөл алдаа нь юу вэ гэхээр K маань дээшээ нуруутай байх хэвээр. Мөн T үсэг маань дээшээ нуруутай байх хэвээр байна. За түрүүчийн хэлсэнчлэн үсгнүүд маань одоо ингээд бичмлэр бичигдэх ингэж бичигддэг юм байна. Мөн дуудлагын хувьд бол дуудлага болон бичлэгийн хувьд бол андуурагддаг юм үсгнүүдийг дахиад бүдрээ харъя. C үсэг нь S үсэгтэй андуурагддаг. C S өөрөөр хэлэх талаасаа C үсэг бичээрээ S үсэг бичээрээ гэхээр энэ хоёр хоорондоо будилдаг. Мөн энэ I үсэг байна. I үсэг E үсэг хоёр хоорондоо маш андуурагддаг. Хоорондоо их адилхан дуудлагатай юм шиг мөртөө бичигдэхтэй юм адилхан одоо бичигдэхтэй юм өөр бичигддэг байна. Мөн маш их андуурдаг үсэг маань A гэсэн хоёр үсэг байна. A үсэг бол энэ вэ? A үсэг энэ вэ. За G J. За энэ дээр харъя. G J гэсэн хоёр үсэг. Энэ бол G үсэг байна. Энэ бол J үсэг байна. За мөн түрүүн хэлсэн байгаа бичих талаас одоо алдаа гаргадаг үсгнүүд бичих талаас одоо андуурдаг үсгнүүд байна. Энэ өөрөөр л одоо энэ дээр харахад B маань нуруутай дээшгээ явж байгаа бол F үсэг дээшгээ нуруу гарлаа доошоо мөн сүүл гарлаа гэж ингэж ойлгож болно. F. За энэ H байна. Одоо энэ дээр бичигдсэн H үсэг мөн N үсэг хоёр их андуурдах гэдэг энэ. За энийг дээшгээ одоо ингэж нуруутай бичлээ H болчихно. H үсгийн нурууг наслаа N үсэг болчихдог. За энэ дээр мөн андуурагддаг. Мөн хүмүүсийн бичгийг харж байхад энэ AD хоёр маань бас ялгагддаггүй. AD гэсэн хоёр үсэг маань дээшээ D бол нуруутай. Энэ нурууг ийм үсгнүүд байх нэ. За ингээд дахиад англи хэлний 26 үсэг орсон өгүүлбэрээ бүдрээ багшаа даад нэг уншия. T H E Q U I C K B R O W N F O X J U M P S O V E R T H E L A Z Y D O G. За ингээд англи хэлний 26 үсэг орсон. The quick brown fox jumps over the lazy dog гэсэн ийм өгүүлбэрийг бүгдээрээ үзлээ. За үсгний хувьд бол ингээд энэ удаа энэхүү дуусаж байна. Англи хэл маань 26 үсэгтэй. 26 үсэг нь 6 гишг 20 гэвлэгчтэй байх нь. Англи хэлний 26 үсэг болсон ийм өгүүлбэрийг бичиж нэгээр нь үсгэлээд сурчих юм бол тухайн англи хэлний өгүүлбэр дотор байгаа үгэн дотор байгаа үгийг одоо үсгэлэхдээ зөв үсгээр нь зөв хэлж зөв дуудаж сурах юм байна. За ингээд дараачих нь одоо өгшин танарт юу заах гэж байгаа юм гэхээр англи хэлний үгсийн аймаг руу бүгдээ орно. Үгсийн аймаг одоо өөрөлдөл одоо бид нар үг байхгүй бол өгүүлбэрээ хэлж чадахгүй, өгүүлбэрийг зохиож чадахгүй, өгүүлбэрээр одоо санал бодлоо илэрхийлэх боломжгүй болно гэсэн. Тэгэхээр одоо үгсийн аймагуд одоо англи хэлний үгсийн аймаг нь одоо ямар аймагуудад хуваагддгийг, түүнийг одоо юу гэж нэрлэдэг. За тэр үгсийн аймагуд нь одоо дотроо ямархуу байдлаар хуваагддаг, одоо онцлогуд нь юу вэ гэдэг ийм хичээлийг бүгдээрээ үзцгээе. За англи хэлний үгсийн аймаг гэвэл parts of speech гэдэг. Үгсийн аймаг. За үгсийн аймагын дотроо 8 үгсийн аймаг байдаг. За хамгийн ихний бол бидний хамгийн сайн мэддэг noun буюу нэр үг. Хоёрдугаарт нь pronoun
pronoun төлөөний үг. Pronoun төлөөний үг. Гуравдугаарт нь adjective. Adjective. Adjective гэдэг нь тэмдэг нэр. Одоо хавсрал нэр гэдэг болсон. Adjective. За мөн adverb. Adverb. Adverb гэдэг нь дайвар үг. Үйл хавсрал гэж нэрлэдэг байгаа. За 5 дугаарт нь preposition. Preposition. Preposition гэдэг нь огтур үг. Preposition. За 6 дугаарт нь conjunction. Conjunction. Холбоос үг. Холбоос үг. 7 дугаарт нь interjection. Interjection. Interjection гэдэг нь аялга үг. Noun нэр үг. Pronoun төлөөний үг. Adjective хавсрал нэр. Adverb үйл үг. Adverb гэдэг нь дайвар үг буюу хавсрал, үйл хавсрал. Preposition. Preposition гэдэг нь огтур үг. Conjunction. Conjunction холбоос үг. Interjection. Interjection аялга үг. За ингээд нэг нэгээр нь бүгдээ нэр өгнүүдийг одоо үгсэн аймагуудаа үзээд авчна. Үгсэн аймагуудын онцлогуудыг бүгдээ үзээд авчаа. За нэр үг нь дотроо бодит нэр болон хийсвэр нэр гэж хоёр багтдаг. Noun. Noun гэдэг нь нэр үг. За нэр үг нь concrete noun. Abstract noun. Буюу concrete noun гэдэг нь бодит нэр. Abstract noun гэдэг нь хийсвэр нэр. За бодит нэр гэдэг нь ямар нэр хэлж байгаа юм бэ гэхээр нүдэнд харагдаж, гарт баригдаж, мэдрэгүүд мэдрэгддэг ийм нэр үгийг бодит нэр буюу concrete noun гэж хэлдэг. Abstract noun гэдэг нь хийсвэр нэр буюу нүдэнд харагддаггүй, гарт баригддаггүй, мэдрэгүүд мэдрэгддэггүй ийм нэр үгийг abstract noun гэж хэлдэг. Жишээлбэл одоо knowledge буюу мэдлэг, mind буюу ой ухаан, language буюу хэл. За concrete noun буюу бодит нэр нь дотроо 3 хуваагддаг. За эхний болохоор common noun. Common noun. Common noun гэдэг нь ерөнхий нэр гэж байна. Common noun. Ерөнхий нэр. За ерөнхий нэр гэдэг маань юу хэлж байгаа юм бэ гэхээр хүн ба ямарваа нэгэн хүн, амьтан, ургамал ямар нэгэн зүйлийг ерөнхийд нэрлэснэрийг common noun буюу ерөнхий нэр гэж хэлдэг. Жишээлбэл table, person, student, teacher, dog гэх мэтэр. За common noun гэдэг нь ерөнхий нэр. За мөн хоёрдугаарт нь proper noun. Proper noun. Common noun, proper noun. Proper noun гэдэг нь оноос нэр. Оноос нэр гэсэн. За оноос нэр гэдэг нь одоо хүн, амьтан ямарваа нэгэн зүйлийг тухайлан онооч гэсэн нэрийг оноос нэр гэдэг гинэ. Одоо энэ бүдрэ мэдж байгаа жишээлбэл одоо Mike, Michelle, Jack, Болдоо, Бурмаа,
банхар тийм ээ. Одоо сандар хилэн гэх мэтээр одоо оноос нэрийг proper noun гэж хэлдэг байна. За мөн concrete noun маань 3 дахь одоо 3 дахь хянзаараа хуваагдсан collective noun. Collective noun буюу хам нэр гэж байна. Хам нэр. За хам нэр нь одоо ямар нэгэн бүлэг юм заасан нэр үгийг хам нэр гэж хэлдэг. Жишээлбэл одоо army, group, class, band, team буюу одоо айрам, group, одоо баг тийм ээ. Ийм бүлэг зүйлийг заа нэрлсэн үгсийг collective noun буюу хам нэр гэж хэлдэг байна. За ингээд common noun цаашгаа 2 хуваагддаг. Common noun маань яаж 2 хуваагдах вэ гэхээр countable. Countable noun, uncountable noun гэж 2 хуваагдана. Countable noun, uncountable noun. Countable noun гэдэг нь тоологддог нэр үг. За тоологддог нэр үг гэдэг нь юу болж байгаа юм бэ гэхээр ямарваа нэгэн зүйлийг ямарваа нэгэн одоо common одоо concrete noun буюу ямарваа нэгэн одоо нүдэнд харагдаж гарт баригддаг зүйлийг 1 2 3 гэдэг одоо ширхэгчлэн тоолж болдог зүйлсийг countable noun буюу тоологддог нэр үг гэж хэлдэг. Uncountable noun гэдэг нь 1 2 3 гэж ширхэгчлэн тоолж болдоггүй зүйлсүүд буюу тийм нэр үгсүүдийг uncountable noun буюу тоологддоггүй нэр үг гэж хэлдэг. Тоологддоггүй нэр үг. За цаашлаад countable noun дотроо singular noun, plural noun гэж 2 хуваагдана. Singular noun гэдэг маань юу гэсэн юм бэ гэхээр ганц та. Ганц ба singular noun, plural олонтой. гэж нэрлээд олон тооны төгсгөл залгаад эсвэл одоо үндсээр хуваарь авчдаг. За ихэвчлэн ямарваа нэгэн нэр үгэн дээр жишээлбэл одоо ширээ. A table гэдэг нь нэг ширээ гэсэн утгатай. Өөрөөр хэлбэл A гэсэн ялгамжигч юм байна. Нэг гэсэн утгыг илэрхийлдэг. За тэгвэл хоёр ширээ гэж хэлэх юм бол two tables. За ихэвчлэн энэ S төгсгөл залгахаас гадна S төгсгөл залгаж олон тооны төгсгөл үүсгэхээс гадна үндсээрээ хувирч өөрчлөгдөж үүсдэг ийм үгнүүд байдгийг бид бүхэн мэдж байгаа. Жишээлбэл child нэг хүүхэд. Өөрөлдөл one child, a child. За тэгвэл одоо 20 хүүхэд гэж хэлэх юм бол childs гэж хэлэхгүй 20 children гэж хэлнэ. 20 children. За гэх мэтэр одоо goose, geese, foot, feet, tooth, teeth гэх мэтэр одоо үндсэнд нь өөрчлөлт орж үүсдэг юм олон тооны үгнүүдийг цээжлэн тогтоох шаардлагатай. За тэгэхээр одоо энэ олон тоо маань S төгсгөл залгаж үүсдэг бахан мөн үндсээрээ хувирч өөрчлөгдөж үүсдэг бахан ийм хоёр замаар олон тооны төгсгөл үүсдэг бахнэ. За ингээд нэр үг нь нэр үг болон нэр үгийн одоо хувирлууд нэр үгийн хуваагдлуудыг бүдрээ үзлээ. За одоо дахиад бүдрээ тавтаад харчээ. Noun буюу нэр үг нь дотроо concrete noun, abstract noun гэж хоёр хуваагддаг. Concrete noun гэдэг нь бодит нэр, abstract noun гэдэг нь хийсвэр нэр. За concrete noun буюу бодит нэр нь common noun, proper noun, collective noun гэсэн гурван бүлэгт хуваагддаг юм байна. Common noun гэдэг нь ерөнхий нэр. Proper noun оносон нэр, collective noun хам нэр. За цаашлаад common noun буюу ерөнхий нэр нь countable noun, uncountable noun буюу тоологддог нэр, тоологддоггүй нэр гэсэн ийм хоёр хуваагддаг бахан. Цаашлаад тоологддог нэр нь ганц ба олон тоо буюу singular noun, plural noun гэсэн ийм хоёр янзаар хуваагддаг
тогтдог байна. За мөн үүнийг далимжуулаад бүгдээ олон тоо яаж үүсдэг вэ гэдгийг үзсэн байгаа. Олон тоо маань ганц тооны араас S төгсгөл залгаж олон тоо үүсдэг. Мөн тухайн үг маань S төгсгөл залгахгүйгээр хувираад өөрчлөгдөж энэ олон тоо үүсдгийг бүгдээ харлаа. Child, children. За ингээд нэр үгийн дотроо одоо яаж хуваагддаг, ямар онцлогтой байдгүй гэдгийг бүгдээ үзэж дуслаа. Одоо бүгдээ pronoun буюу оноос нэрлээ. Pronoun буюу төлөөний үг рүү орж байна. Төлөөний үг. За ингээд төлөөний үг. Одоо англи хэлний үгсэн сангийн хамгийн чухал зүйлийг төлөөний үг маань эзэлдэг. Өөрөөр хэлбэл анх англиас орж байгаа хүмүүс, анх шатны хүмүүс төлөөний үгийг эхлээд цээжилж байгаа. Тэгээд дараа нь одоо өгүүлбэрлэгөө дүрм рүүгээ орвол илүү амар хялбар болдог. Тэр тухайн төлөөний үгэнд байгаа төлөөний үгийнхаа онцлогуудыг мөн төлөөний үгнүүд нь яаж хувирч байгаа гэснээр хувирлуудыг бүгдээ сайхан цээжлээд өөр юм болгоод авчих юм бол анх шатны хувьд дүрм болон яриа их амар болоо өвчдөг. За ингээд төлөөний үгэн дотроо биеийн төлөөний үг, хамаатуулах төлөөний үг, одоо асуух төлөөний үг гэдэг одоо олон янзаар хувирдаг. Одоо хамгийн эхлээд биеийн төлөөний үг дээр үзцгээе. Биеийн төлөөний үгийг англиар personal pronoun гэжэлдэг. Personal pronoun. Personal pronoun гэдэг нь биеийн төлөөний үг гэсэн үг. Биеийн төлөөний үг нь nominative case, objective case буюу нэрлэхийн тийн ялгал, тусагдхууны тийн ялгал гэсэн ийм хоёр тийн ялгалтай. За nominative case. Nominative case гэдэг нь нэрлэхийн тийн ялгал. Нэрлэхийн тийн ялгал. За одоо бүгд нэрлэхийн тийн ялгал байгаа биеийн төлөөний үгнүүдийг үзэж явчих. B гэдгийг англиар I B чи та гэвэл you he тэр эрэхтэй she тэр эмэгтэй it энэ гэсэн үг. Энэ. За энэ бол ганц тоонд байгаа биеийн төлөв нүгнүүд байна. Одоо олон тоонд байгаа биеийн төлөв нүгнүүдийг үзье. Бид нар гэвэл англиар we гэжэлдэг. Бид нар. За олон тоонд байгаа биеийн төлөв нүгнүүдийг арай зайтаагаар бичээд авчаарай. We бид нар гэсэн үг. Та нар гэдгийг англиар you гэжлэн. Хүмүүс үүнийг дандаа they гэж андуурч хэлээдэг. Харин they гэдэг маань тэд нар гэсэн үг. Тэд нар. За дахиад эхнээс нь яг сонсчээ. I, B, you, she, he, тэр эрэхтэй, she, тэр эмэгтэй, it, энэ, we, бид нар, you, та нар, they, тэд нар. За ингээд биеийн төлөв нүгнүүдийг бүгдээ үзлээ. Одоо биеийн төлөв нүг маань дотроо нэрлэх болон тусагдхууны гэсэн юм хоёр тийн ялгалтай байдгаа гэдэг түрүүн багш нэлсэн байгаа. За тусагдхууны тийн ялгалыг англиар objective case гэжэлдэг. Objective case. Objective case гэдэг нь тусагдхууны тийн ялгал гэсэн үг. Англи хэлний objective case буюу тусагдхууны тийн ялгал нь монгол хэлний өгөх орших ба заахын тийн ялгалтай адилхан байдаг. Өөрөөр хэлбэл өгөх оршихын тийн ялгал маань дэтэй, заахын тийн ялгал маань иг гээшүү дээ. За тэгвэл өгөх оршихын ялгалд байгаа биеийн төлөв нүгнүүдийг бүгдээ хамтраад ярилцсан явчих. Me. За нөгөө I маань одоо me болж байна. Me гэдэг нь надад, намайг гэсэн. Надад, намайг. Чи. Чамд, чамайг. Him. Түүнд, түүнийг. Тэр эрэхтэйг. Her.
Her тэр эмэгтэйд тэр эмэгтэйг. It үүнд үүнийг. As бидэнд биднийг. You та нарт та нарыг. Та нарт та нарыг. Them тэд нарт тэд нарыг. За ингээд биеийн төлөөний үгний тусгатхууны тийм ялгалт байгаа биеийн төлөөний үгнүүдийг бүгдээ үзэж дууслаа. За нэг давтаад багшаагаа дагаад уншаарай. Me надад намайг. You чамд чамайг. Him түүнд түүнийг буюу тэр эрэгтэйд тэр эрэгтэйг. Her тэр эмэгтэйд тэр эмэгтэйг. It үүнд үүнийг. As бидэнд биднийг. You та нарт та нарыг. Them тэд нарт тэд нарыг. За ингээд цаашаа явъя. Одоо сая биеийн төлөөний үгнүүдийг үзэж дууслаа. Одоо хамаатуулах төлөөний үг. Хамаатуулах төлөөний үг. Хамаатуулах төлөөний үг нь дотроо хоёр хэлбэртэй. Өөрөөр хэлбэл нэгдүгээр хэлбэр, хоёрдугаар хэлбэр гэсэн хоёр хэлбэр үүдэг. Хамаатуулах төлөөний үгийн нэгдүгээр хэлбэр маань монгол хэлний харьяалгын ялгалтай адилхан байдаг. Харьяалгын ялгалтай. Харьяалгын ялгалын нөхцөл нь ийн, и. За тэгвэл одоо бүгдээ хамаатуулах төлөөний үгнүүдийг нэг нэгээр нь үзээ явчих. Миний. Миний. My. Миний. Your. Чиний. Таны. His. Тэр эрэгтэйгийн буюу түүний. Түүний. Her. Тэр эмэгтэйгийн буюу түүний. Its. Үүний гэсэн байгаа. Үүний. Орхиц буюу апостроф гэж нэрлэдэг. За нэг анхаарал таваарай. За ингээд ганц тоон дугаа нэгдүгээр хэлбэрийн хамтлагын төлөөний үгнүүд үзэж дууслаа. Одоо манай бидний гэж хэлье. Our family, our school. За та нарын гэдэг англиар your гэж хэлдэг байна. Your. Тэд нарын гэдгийг their тэд нарын. За ингээд биеийн төлөөнөөгийн хамаатуулах төлөөнөөгийн нэгдүгээр хэлбэрийн үгнүүдийг үзэж дууслаа. Багшаа таад уншаарай. My, миний, your, чиний, his, тэр эрэгтэйгийн, her, тэр эмэгтэйгийн, its, үүний, our, манай, your, та нарын, their, тэд нарын. За ингээд хамаатуулах төлөөний үгийн хоёрдугаар хэлбэр рүү оръё. Хамаатуулах төлөөний хоёрдугаар хэлбэр нь монгол хэлний хамаатуулахын хэд төгсгөлтэй адилхан байдаг. Өөрөөр хэлбэл минийх, чинийх, манайх, танайх, та нарынх. За англиар үзье. Минийх гэж хэлбэл mine, минийх. Чинийх гэвэл yours, чинийх, таних. Тэр эрэгтэйгийнх бол his. За hers. Тэр эмэгтэйгийнх гэсэн. За үүнийх гэж хэлээ. Үүнийх its. За энэ дэр дуудлага нь бол адилхан нэрээ. Its гэдэг нь үүний гэсэн үг. Бичлэгийн ялгаагаар утга нь гарч ирдэг. Орхицтой бол үүний гэсэн үг болно. Орхиц байхгүй бол үүнийх гэсэн үг болж байгаа. За мөн манайх гэсэн үг байна. Манайх гэдгийг ours, манайх. Та нарынх гэдэг англиар yours, та нарынх. Тэд нарынх гэдгийг
There's. За ингээд төлөөний үгийн биеийн төлөөний үг болон хамаа тоглох төлөөний үгийн хувирлуудыг үзэж дууслаа. За одоо гэрийн даалгавар. Гэрийн даалгаварт одоо энэ I гэдэг үг маань хувирсаар агаад I, me, my, mine гэсэн үг болж байна. Энийг бүгдээрээ сайн анхаарал таваарай. I, be, me надад намайг, my миний, mine минийх. За энүүтэй адилхан I-тай адилхан you, he, she, it, we, you гэсэн үгнүүд маань хойш одоо яаж хувирч, яаж орчуулагдж байна вэ гэдгийг анхаарал тавина. За хамгийн сүүлч багш та бүхэнд you гэдэг үгийн орчуулгуудыг хэлж өгье. You гэдэг үг маань за хамт орчуулдаг байгаа. Юу гэж орчуулдаг вэ? Чи гэж орчуулагдана. Та гэж орчуулагдана. Та нар гэж орчуулагдана. За мөн чи гэж юм чинь чамд гэж орчуулагдана. Чамд, танд, та нарт. За өшөө юу гэсэн үг маань чамайг гэж орчуулагдана. Чамайг, таныг, та нарыг. За тэгвэл энэ юу гэсэн үг маань ерөөсөө өмнө хойноо элдв янзын утгаар үг өсөг нэмэхгүйгээр яг энэ дангаараа буюу энэ хэлбрээрээ монгол хэлэнд 9 янзаар орчуулагддаг юм байна. За тэгэхээр сонсъё. Юу гэдэг нь 9 янзаар орчуулагдана. Чи, та, та нар, чамд, танд, та нарт, чамайг, таныг, та нарыг гэж орчуулагдана. За ингээд өнөөдрийн хичээл ерөнхий заах зүйл маань дуусч байна. Одоо ингээд сүүлчийн минутанд та бүхний асуултанд хариулна. Одоо ойлгох байгаа зүйлийг чинь хэлж өгнө гэж амласан. За энэ дагуу бүгдээрээ асуулт буюу комментэд орцгоё. За сургалтанд одоо холбоо ярих утас суувал яах вэ гэж. За манайх одоо Сондөр хэлэн английн сургуулийн төв байгаа. Хэрвээ одоо та манайхтай холбогдвол 9911 24 14 гэсэн утсаар бидэнтэй холбогдож болно. Мөн хаяг бол тэр байрлаж байгаа хаяг нь Их тайвны гүүрний зүүн талд паркийн баруун талд шинээр баригдсан 13 давхар байшин байгаа. Их баярлаа гэж байна. Битгий устгаарай гэж байна. За өдөр бүр хичээл орох юм уу гэж. За яг бидний төлөвлөснөр бол сард 4 удаа одоо баасан гарагийн 13 цагаас 7 хоногт 1 удаа сард 4 удаагийн хичээлийг эхний цуврал маягаар явуулна. Тэгээ хэрвээ та бүхэнтэй ярилцаж байгаад цаашгаа одоо хичээлийнхаа тоог нэмэх үү яах вэ гэдгээ бүгдээ хамтраад шийднэ гэсэн үг. За баярлалаа. Би сурах итгэл төрлөө. Өдөр бүр хичээлэх юм уу гэж байна. Баярлалаа. Би даан сурч байгаа залуустай оюун мэдлэг харамгүй зориулж байгаа дахин баярлалаа гэж байна. За хичээлийн зорилгоор уул одоо ойлгохгүй байгаа зүйлээ сайн асуугаад мэдээд авуулна их зүгээр ах гэж бодож байна. Одоо энд бол юунод хичээлийн холбогдлолтой манай сургуулийн төвийн холбогдлолтой талархал илэрхийлсэн одоо комментууд нэлээ их ирж байна. Энэ хичээл хадгалагдана үсттэй гэж байна. Хадгалагдана. Энэ одоо icon цэгийн юунаас орж архиваас орж харж болно. Ойлгомжтой зааж байна. Битгий устгаарай л гэж байна. За мөн ямар гоё юм бэ? Баярлалаа багшаа гэж байна. Баярлалаа. За хичээлийн холбогдлолтой асуулт бол одоо өнөөдрийн хувьд бол ирсэнгүй. За тийм учраас багш нь хичээлээ өөрөө нэгтгэн дүгнээд хэлчихье. Өнөөдрийн хичээлээр бид нар юу үзэж дууссан? Юу үзвэ гэхээр англи хэлний 26 усаг одоо 26 усгийг зөв дуудаж зөв нэрлэж сурахын тулд нэг өгүүлбэр ашигладаг юм байна. Тэр өгүүлбэр the quick brown fox jumps over the lazy dog гэсэн буюу одоо нэг компьютерийн фонтны үсгнүүд төр байдаг гэдэг багш нь энэ чамд хэлье. За тэгээд мөн одоо үсгийг одоо юугаар нь бичмлэр яаж бичих вэ? Үгийг одоо хооронд нь яаж холбох вэ гэдэг энийг заасан байгаа. Мөн одоо үсэг хоорондоо андуурагдаж хилэгддэг, дуудагддаг, мөн андуурагдаж бичигддэг юм тохиолдлууд үүдэг. За энэ бүхнийг одоо багш нь хэлж өгсөн. За мөн англи хэлний үгсийн аймгийг өнөөдөр одоо үгсийн аймгийн нэршлиг багш нь та бүхэнд хэлж өгсөн байгаа. За мөн нэр үг төлөөний үг хоёрыг задлж заасан байгаа. Нэр үгэн дотор одоо яаж хуваагдах вэ, ямар онцлогтой байдаг юм бэ? Мөн төлөөний үгэн дотроос одоо
биеийн төлөө нүг, хамаатан хөдөлгөх төлөө нүгийг заалаа. Цаашид одоо дараагийн зурлал хичээлүүдээр энэ төлөө нүг маань цаашаа үргэлжлүүлээд одоо эх 7 оны 5 дотроос үргэлжилж явах юм байна. За тэгээд ерөнхий одоо энэ сондөр хэлний английн сургуулийн төв Icon цэгийн хамтран явуулж байгаа энэ цуврал хичээлүүд бол ер нь хэрэглээний англи гэж ойлгож болно. Хэрвээ та бүхэн англиар одоо ярьж сурахыг хүсэж байвал одоо дөрмөө одоо яриатай холбож сурахыг хүсэж байвал бид нартай хамт байгаараа 5 дахь өдөр болгон 13 цагаас төмрөө багш болон манай сургуулийн төв Icon цэгийн хамтран одоо та бүхэнд 5 дахь өдөр болгон 13 цагаас энэ хөөцөлийг хүргэж авах болно. Ингээд анхаарал тавьсанд баярлалаа. Эх 7 өдрийн 5 дахь өдөр уулзцаая. Баяртай.